сайн бацгаана хүүхдүүдээ бүгдээрээ 10 сарын 20-ны математикийн хичээлд орцгоё. Бүгдээрээ математикийнхаа ном болон дэвтэр үзэг харан байгаа бэлтгээ суугаарай. За бүгдээрээ гэр бүлийнхнээрээ сурах хүчийн 25 дахь хуудсыг гаргуулаарай хүүхдүүдээ. Сурах хүчийн 25 дахь хуудас. За багштайгаа хамт дараах зургийг ажиглая. Зурагт юу байна вэ хүүхдүүдээ? Зүйтэй шувуу байна тийм ээ. За шувуу маань хэдэн ширхэг байна вэ? Багштайгаа хамтдаа тоолъё. 1 2 3 4 5 6 7 8 ширхэг шувуу байна. За бид 8 ширхэг шувууг энэ хэдэн ширхэг дүрсээр илэрхийлсэн байна вэ хүүхдүүдээ? Хамт тоолоорой. 1 2 3 4 5 6 7 8 8 ширхэг шувуу байгаа учраас бид 8 ширхэг дүрсээр илэрхийлсэн байна тийм ээ хүүхдүүдээ. За тэгвэл 8 ширхэг зүйлийг бид нар хэдийн цифрээр илэрхийлж бичдэг юм бол хүүхдүүдээ? 8 байгаа учраас 8-ын цифрээр илэрхийлж бичлээ. Дармал 8-ын тоо. Дармал 8. За энэ талд нь харин дэвтэр дээр хэрхэн бичгийг харуулсан байна тийм ээ хүүхдүүдээ. Дэвтрийн нэг дөрвөлжин нүдийг 4 хуваасантай тэнцвэж хэмжээний хинэ ардаа дээд талаас нь эхлэн гэж үтсэн байна тийм ээ. За улаан сумны дагуу бичиж хүүхдүүдээ анхааралтай ахин нэг удаа хараарай. Аль талаас нь эхэлж байна вэ хүүхдүүдээ? Үзэг салахгүй. 8 та маань бичигдэж байна тийм ээ. За харин дараах харъя бүгдээрээ. Тэг 1 2 3 4 5 6 7 харин дараа нь хэд байх ёстой вэ хүүхдүүдээ? Зүйтэй 8 байх ёстой. Бид өнөөдрийн хичээлээрээ 8 хүртэл тоолж сурч байна. Тэг 1 2 3 4 5 6 7 8. За харин дараа нь бүгдээрээ шугамаа гаргаад шугамн дээрээ хараарай хүүхдүүдээ. Бидний шугам дээр тгээс 8 хүртэл байна уу? За багштайгаа хамт тоолъё. Хамгийн эхлээд тгээс эхэлж байна тийм ээ хүүхдүүдээ. Тэг 1 2 3 4 5 6 7 8. Бидний өнөөдрийн үтсэн 8-ын тоог маань улаан өнгөөр тэмдэглэсэн байна тийм ээ хүүхдүүдээ. За мөн дараах зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Зургийг ажиглахдаа юуны төрөнд энэхүү таних тэмдгийг нь анхааралтай харж байгаарай хүүхдүүдээ. За дараах шар дөрвөлжин дотор маань юуг илэрхийлсэн тэмдэг вэ хүүхдүүдээ? Зүйтэй их бага тэнцвүүгийн тэмдэг байна. Тэгвэл бид нар энэ даалгаврыг гүйцэтгэхдээ их бага тэнцвүүгийн тэмдгийг ашиглах юм байна гэж ойлгоно тийм ээ хүүхдүүдээ. За эхний хүснэгтэд хэдэн өндөг байна вэ хүүхдүүдээ? 1 өндөг байна. 1 ширхэг өндөг байгаа учраас 1-ийн тоогоор тэмдэглэсэн байна. За харин дараагийнхт нь 1 2 ширхэг өндөг байгаа учраас 2-ын тоогоор тэмдэглэсэн байна. За тэгвэл хамгийн сүүлд нь хэдэн ширхэг өндөг байгаа юм бол хүүхдүүдээ хамтдаа тоолъё. 1 2 3 4 5 6 7 8. 8 ширхэг өндөг байна. Тэгвэл бид үүнийг хэдийн цифрээр илэрхийлж хичээлээ хүүхдүүдээ? Зүйтэй 8 ширхэг өндөг байгаа учраас 8-ын тоогоор бичих юм байна. За тэгвэл хүүхдүүдээ дараах тоог жишснийг хамтдаа харцгаая. За эхлээд нь 1-ийн тоо харин дараа нь 8-ын тоо. Үүнийг бид уншихдаа яв гэж унших вэ хүүхдүүдээ? Багштайгаа хамт уншаарай. 1 нь 8-аас бага. Их тоо руугаа энэхүү их багын тэмдгийнхээ онгорхой талыг харуулж бичдэг тийм ээ хүүхдүүдээ. 1 нь 8-аас бага. 1 нь 8-аас бага. За тэгвэл дараагийн тоог нь хараарай хүүхдүүдээ. 2-ын тоо. Харин нөгөө талд нь 8 байна. 2 энд байгаа 2 өндөг. Энд байгаа 8 өндөг хоёрын маань аль нь олон байна вэ хүүхдүүдээ? Зүйтэй 8 өндөг нь олон харагдаж байна тийм ээ. Тэгвэл бүгдээрээ их багын тэмдгийг ашиглан жишгтээ аль их байгаа тоо руугаа их багын тэмдгийг ашиглан онгорхой талыг харуулж тавьдаг тийм ээ хүүхдүүдээ. За анхааралтай хараарай. 2 нь 8-аас бага. 2 нь 8-аас бага.
гэж уншдаг тийм ээ хүүхдүүд. За багштайгаа хамтдаа дахиад нэг удаа уншия. 1 нь 8-аас бага. 2 нь 8-аас бага. За их багаан тэмдгийн ашиглан ингэж уншин тийм ээ хүүхдүүд тоо. За дараагийн хүснэлтийг харъя бүгдээрээ. Дараагийнх энд хэдэн өндөг байна вэ хүүхдүүд? 1, 2, 3. 3 өндөг байгаа учраас бид хэдийн тоогоор тэмдэглэлээ хүүхдүүд? Зүйтэй 3-ын тоогоор тэмдэглэлээ. За харин ахин хажуу талд нь 1, 2, 3, 4. Хэдэн ширхэг өндөг байгаа лээ хүүхдүүд? 4 ширхэг өндөг байна. За харин хамгийн сүүлд нь 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 8 ширхэг өндөг байгаа учраас бид мөн адил 8-ын тоогоор илэрхийлж бичих юм байна. За тэгвэл дараахыг цэгийн оронд их багаан тэмдгийг ашиглан жишээ хүүхдүүд. 3 болон 8 байна. За энд байгаа 3 өндөг, энд байгаа 8 өндөг. Аль нь цөөн бэ хүүхдүүд? Энэ 3 өндөг, энэ 8 өндөгийн аль нь цөөн харагдаж байна вэ? Зүйтэй 3 цөөн харагдаж байна. Тэгвэл их багаан тэмдгийг ашиглан жишээрээ хүүхдүүд. Багштайгаа хамт уншия. 3 нь 8-аас бага. 3 нь 8-аас бага. За дараахыг нь хараарай хүүхдүүд мөн. За энд хэдэн өндөг байна вэ хүүхдүүд? 4 өндөг байна. Харин эсрэг талд нь 8 өндөг байна. За тэгвэл хүүхдүүд 4 өндөг, 8 өндгийн аль нь их харагдаж байна вэ? Зүйтэй 8 өндөг нь их харагдаж байна. Тэгвэл их багаан тэмдгийг ашиглан жишээрээ хүүхдүүд. 4 нь 8-аас бага. 4 нь 8-аас бага байна. Тийм ээ хүүхдүүд. За номон дээр харандаагаараа их багаан тэмдэг болон тоонуудаа нөхөж бичээрэй хүүхдүүд. Багштайгаа хамтдаа дараагийн дасгалаа ажиллагая. За энд юуны зураг байна вэ хүүхдүүд? Зүйтэй цай удаг аягнууд байна. За тэгвэл хамгийн эхлээд энэ хүү ягаан аяг маань хэдэн ширхэг байна вэ хүүхдүүд? Багштайгаа хамтдаа олъё. 1, 2, 3. 3 ширхэг байгаа учраас бид энд 3-ын тоогоор тэмдэглэсэн байна. Тэгвэл ногоо аяг нь хэд байгаа юм бол хүүхдүүд? Багштайгаа хамт тоолъё. 1, 2, 3, 4, 5. 5 байгаа учраас бид энд хэдийн тоогоор тэмдэглэлээ хүүхдүүд? Зүйтэй 5-ын тоогоор тэмдэглэлээ. За тэгвэл энэ цэнхэр дэвсгэр дээр ягаан болон улаан аяг маань нийт хэдэн ширхэг байна вэ? 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 8 ширхэг байгаа учраас бид 8-ын тоогоор тэмдэглэлээ. Тэгвэл 8-ын тоо маань мөн адил 3 болон 5-ын тооноос бүтдэг гэдгийг эндээс харж болох юм тийм ээ хүүхдүүд. 3 ширхэг ягаан аяг, 5 ширхэг ногоон аяг. Нийлээд 8 аяг болж байна. За тэгвэл дараагийн шар дэвсгэр дээрх зургийг харъя хүүхдүүд. Юуны зураг байна вэ? Харандааны зураг байна. За эхлээд хул өнгийн харандаа маань хэдэн ширхэг байна вэ хүүхдүүд? 1, 2, 3, 4. 4 ширхэг байна. Тэгвэл бид хул өнгийн харандааны авт хэдийн тоогоор тэмдэглэлээ хүүхдүүд? 4-ийн тоогоор тэмдэглэнэ. За харин ногоон харандаа маань мөн хэд байгаа лээ хүүхдүүд? 1, 2, 3, 4. 4 ширхэг ногоон харандаа байгаа учраас ногоон харандааны ард 4-ийн тоогоор тэмдэглэх тийм ээ хүүхдүүд. За тэгвэл 4 ширхэг шар харандаа, 4 ширхэг ногоон харандаа маань нийлээд хэдэн ширхэг харандаа байна вэ хүүхдүүд? Хамтдаа тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 8 ширхэг харандаа байна. Тэгвэл бид үүнийг 8-ын тоогоор тэмдэглэх тийм ээ хүүхдүүд. За багштайгаа хамт дараахыг уншия хүүхдүүд. 8 бичмэл 8-ын тоо маань байна тийм ээ. За бүгдээрээ хамт их багаан тэмдгийг ашиглан уншицгаая хүүхдүүд. За дараахтаа уншихдаа юу гэж унших вэ хүүхдүүд? 4 нь 8-аас бага. 4 нь 8-аас бага. Дараагийнх нь 7 нь 8-аас бага. 7 нь 8-аас бага. Харин дараагийнх нь 8 нь 3-аас их. 8 нь 3-аас их. 1 нь
8-аас бага. Нэг нь 8-аас бага. За 8 нь 8-тай тэнцүү. 8 нь 8-тай тэнцүү гэж уншин тийм ээ хүүхдүүд ээ. Гэртээ үнийг маш сайн давтан уншаарай хүүхдүүд ээ. За харин сурах бичгийн арын хуудсыг эргүүлээд хүүхдүүдэд хараарай. Сурах бичгийн арын хуудсыг эргүүлээд харангууд энийг хардаа. За хамтаа ярилцаарай хүүхдүүдээ. Хэдэн ширхэг ногоон өнгийн дүрс байна вэ? Хамтаа харъя. 1, 2, 3. 3 ширхэг ногоон өнгийн дүрс байна. Харин нөгөө хол өнгийн дүрс нь хэд байна вэ хүүхдүүдээ? 1, 2, 3, 4, 5. 5 байна тийм ээ. За тэгвэл энэ 3 ширхэг ногоон өнгийн дүрс болон 5 ширхэг хол өнгийн дүрс маань нийлээд хэдэн ширхэг байна вэ? Хамтаа тоолъё хүүхдүүдээ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 8 ширхэг байна. Тэгвэл энэ 5-ын тооны нөгөө талд нь хэдийн тоо гэж 8-ын тоо болох нь вэ хүүхдүүдээ хардаа. За энд 3 ширхэг байна. Харин энэ талд нь 5 ширхэг байна тийм ээ хүүхдүүдээ. За 5 ширхэгийг нь энд 5-ын тоогоор тэмдэглэсэн байна. Тэгвэл эсрэг талд нь хэдийн тоог тэмдэглэх вүлээ хүүхдүүдээ? Энд хэдэн ширхэг байгаа лээ? Зүйтэй 3 ширхэг байгаа учраас 3-ын тоогоор тэмдэглэнэ. Тэгвэл дараах 6 хашвилаад 8-ын тооны бүтцтэй нөхөж бичээрэй хүүхдүүдээ. За мөн дараахыг хамтаа харъя хүүхдүүдээ. Хүснэгтэд хэдэн ширхэг луван байна вэ? 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 8 ширхэг луван байна. 8 ширхэг луван багш нь тэгвэл 1, 2, 3, 4. 4 ширхэг. Харин нөгөө талд нь 1, 2, 3, 4. 4 ширхэг болон багцалж болох нь тийм ээ хүүхдүүдээ. Тэгвэл 8-ын тоо маань мөн 4 болон 4-ийн тооноос бүтдэг байх нэ. За дараах жимс нь ямар жимс вэ хүүхдүүдээ? Лир байна тийм ээ. За 8 ширхэг лир байна. За 8 ширхэг лирийг бид мөн хэд хэдээр нь хуваан авч болох нь вэ хүүхдүүдээ хамтаа хараарай. Өөрөөр хэлбэл бид 8 ширхэг лирийг 7 болон 1 ширхэг лирээр нь 2 гартаа хуваан барьж болох нь тийм ээ хүүхдүүдээ. За дараах зургуудаа ажиглан тооны бүтцээ мөн адил номон дээрээ харандаагаараа гүйцэн бичээрэй хүүхдүүдээ. За үүнийг харъя мөн адил хүүхдүүдээ 8 тооны манд бүтц байна тийм ээ. За 3 болон 5 нийлээд хэд болох вэ хүүхдүүдээ? За нэг гартаа 3 ширхэг өнгийн харандаа барья. Харин нөгөө гартаа мөн 5 ширхэг өнгийн харандаа бариарай хүүхдүүдээ. Тэгвэл 3 ширхэг өнгийн харандаа болон 5 ширхэг өнгийн харандаа маань нийлээд хэдэн ширхэг өнгийн харандаа болж байна вэ? 8 ширхэг өнгийн харандаа болж байна. За яг үүнтэй адилхан нэг гартаа 8 өнгийн харандаа бариарай хүүхдүүдээ. Тэгвэл 8 ширхэг өнгийн харандаа болохын тулд нөгөө гартаа хэдэн ширхэг харандаа барих хэрэгтэй болж байна хүүхдүүдээ. Хаалттай ажиглаад багштай үүнийгээ хийн илгээгээрэй хүүхдүүдээ. За мөн энд 8-ын тооны манд бүтц байна тийм ээ хүүхдүүдээ. За 8-ын тоо маань 1 болон 7-гийн тооноос бүтдэг. Мөн 4 болон 4-ийн тооноос 8-ын тоо бүтнэ. 6 болон 2-ын тооноос 8-ын тоо маань бүтдэг. 3 болон 5-ын тооноос 8-ын тоо маань бүтдэг байна. Дэвтэртээ дараах 8-ын тоогоо цэвэр нэмбай бичээд мөн их бага маш сайн анхааралтай уншаад дэвтэртээ тооны бүтцээ цэвэр нэмбай бичээд багштай илгээгээрэй хүүхдүүдээ. Амжилт хүсье.